Урд нь харанхуй чиглэг хөвдөөргсөн бохир байсан ядуусын хороолол одоо огтөөр газар болжээ. Казуя одоо цэвэрэж, нян бактериас үүдэлтэй өвчлөлт хүргэхгүй байх талаар хүмүүст ойлголт өгөхөөр зорж эхэлжээ. Бас антибиотик гарган авахар ажиллаж эхэлсэн. Өмнөх бичлэгт гарсан сайхан сэтгэлд боолын наймаачин сургуулиа хэдийн байгуулжээ. Казуя түүний ажлыг хэр явж байгааг шалгахаар ирлээ. Түүнийг Жинжер Камю гэдэг. Зөвхөн боолыг мэрэгшүүлэгч гэлтгүй хүүхэд том хүнгээд хэн бүхэнд уншиж, бичиж, бодохыг заадаг болжээ. Казуя Жинжер хоёр сургуулийг өргөжүүлэх талаар ярилцдаг. Цаашид ахлах сургууль биш, бүр их сургуулийн төвшөнд хүрэх үед мэрэгжил олгох сургууль болох гэнэ. Улсад чадварлаг хүмүүст ажилуулахын тулд нийт иргэдийнхээ боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Сургуульд бас өдрийн хоолны системийг нэвтрүүлсэн байдаг. 12-оос доош насны хүүхдүүд сургуульдаа өдрийн хоол үнгүй идэх гэнэ. Ингээд сургуулийн үйл ажиллагаа амжилттай явж байгааг мэдсэн тэд цагаач нартай уулзахаар явлаа. Энд ирсэн хүмүүс нь дайн, байгалийн гамшиг гээд яах чаргагүй нөхцөл байдлаас болж энд иржээ. Манай хэдийг цагаач нарын нөхцөл байдлыг харах гээд ирсэн чинь хүүхдийн хулгайч нар яг ирсэн байж таардаг. Яг энэ үеэр аялагчдын бүлгэмдээдэг ногоон өстэй охин аюулд орсон байхыг манай Казуя харна. Казуя энэ ертөнцид ирснээсээ хойш баггүй бэлтгэл хийж байгаа тул ногоон өстэй охиныг өөрөө хамгаалж чаддаг. Хүүхэд эмэгтэйчүүдийг хулгайлах гэсэн хүмүүсийг барьж аваад Казуягийн ууранд хүрээд шууд зөхиод авна. Фридониад 1000 гаруй цагаач ирсэн бөгөөд бусад газарт байгаа цагаачдыг бодвол амар тайван, жаргалтай байдаг. Бусад улсууд цагаач нарт тийм ч сайн ханддаггүй. Хүчээр цэргийн албанд оруулж дайн руу явуулах нь ч бий. Эсвэл боол мэд ажилуулдаг улс ч бий. Улсынхаа асуудлыг дайжгүй сайн шийдвэрлэж байгаа учраас Казуя одоо цагаач нарт анхаарал тавихаар шийджээ. Энд байх сууцуудыг харсан гүнж майхан шиг юм а гэв. Харин Казуя майхан биш, Монгол гэр шиг юм байна гэдэг. Тэгээд цагаач нарын тосгоны тэргүүнтэй орж уулзахад тэд индианууд шиг харагдлаа. Казуя цагаач нарт өөрсдийн улсаа хаяж Фридониагийн иргэн болох санал тавилаа. Үгүй бол энэ улсаас явах ёстой гэв. Цагаач нарын нутаг хэдийн чөтгөрийн хааны эзэмшил болж хуучин амьдрал нь сэргэхэд бэрх болсон. Харин Казуя өмнө нь бэлдэж байсан шинэ хот болох эдийн засгийн шинэ бүсэд цагаачдыг амьдруулахаар шийджээ. Тэднийг энэ асуудлаар ярилцаж байхад тосгоны нэг эмэгтэй төрхийн хүндрэл болох аюултай болж хагалгаа хийх шаардлага гарна. Тэд бүгд яаралтай бэлдэж тэргүүний майхан эндээс хамгийн цэвэрэн тул энд хагалгаа ихэр болдог. Хагалгаа амжилттай болж тосгонд шинэ хүн мэдлээ. Тосгоны тэргүүнж болсон бүхнийг харж ирээдүйн үр хооч нь энэ улсад амьдрал хэрэгтэй гэж бодоод Фридониагийн иргэн болох сонголтыг хийнэ. Эсэн мэнд төрсэн эмэгтэй хаанд талархлаа илэрхийлж хүүд нь нэр өгөхийг хүсдэг. Казуя шинэ хүүхдийг аз жаргал гэсэн утгаар Фуку гэж нэрлэв. Лиша гүнж хаанд хандаж бусдын хүүхэд хөөрхөнж өөрсдийн хүүхэд бүр хөөрхөн байх та гэж үг хайна. Тэгээд тийм бол өнөө оройноос хичээх үү гэсэн чинь Казуя ичээд дахиад жаахан хүлээж болох уу гिचгдэг. Хааны дөрвөн эхнэр сүйт бүсгийн сургалтад суухаар болно. Багш нь Excel Walter гүн. Тэр хичээлийнхээ эхэнд өмнөх хаадын үеийн хаан ширээний төлөөх тэмцлийг сануулдаг. Excel гүн 500 настай. Хэд хэдэн хүнтэй гэрэлсэн ч өглөөс өөр асуудлаар салсан удаагүй гин. Гэрлэх бүртээ хүүхэд төрүүлсэн. Тиймээс тэр туршлагатай хүний хувьар хайртай хүнтэйгээ насаараа амьдрах тухай заана гэдэг. Excel гүн хаанд ч гэсэн тус нь хичээл орж байгаа гин. Тэгснээ бараг Казуяг таних гарын авлага маягийн юм хийж гисэн байдаг за. Казуяг ховсдож байгаад түүний талаар гүн гүнзгий мэдэх боломжтой номыг бэлджээ. Үүнийгээ дөрвөн эхнэрт уншиж өгнө. Хаан Ророгийн тухайд эцгийг нь хороосон сэтгэлд нь тордог гэж ярьжээ. Роро харин үүнийг сонсоод сэтгэл нь өвдөөд уйлчихна. Жунаг харин төгс эмхтэй гэжээ. Гэвч хаяа эрхэлж байвал зүгээр юм гэсэн байдаг. Айшаг харин тижээвэр амтэн шиг гэжээ. Учир нь тоолгүй орхиж болдоггүй. Хамгаалмаар санагддаг хүн гин. Лишаг бол мэдээж хамгийн ихээр онцгойлж үздэг. Тэгээд энэ хичээлийг дуусгавал хааны тухай асар нууц мэдээллийг тэдэнд өгөх юм гин. Нөгөө дөрвч нь уншиж өгөндөө Казуягийн санаагаар Гран Кеос эзэнт гүрэнж бас боолын аймагчдад тодорхой шалгуур тавьдаг болохыг сонирхож эхэлнэ. Казуягийн даалгавраар Пончо гурилан бүтээгдэхүүний соусыг амжилттай хийж чаджээ. Үүнийг ашиглаж шинэ бомб хотын онцлог хоолыг
харахаар болдог. Касуя хаан болоод 8 сар өнгөрчээ. Лишиа тэр хоёр бие биедээ жимс арилхан аманд нь хийж өгнө. Тэд 8 сарын хугацаанд ийм хөрхөн татн болжээ. Касуятай өмнөх хаан хатаг хоёр уулзахыг хүсдэг. Өмнө нь хатныг харанхуй шидийн хүчтэй гэж байсан да. Түүний чадвар ирээдүйгээс өнгөрсний өөртөө алдаагаас сануулж хэлэх байжээ. Үнэн дээр Касуяг өмнө нь баатар болон дуудагдан эрэхтэн хаан түүнд хаан ширээгээ өгөөгүй. Түүнийг ерөнхий сайд болгож байж. Касуя ерөнхий сайдаар маш сайн ажиллан улс орныг мөн л аварч байсан. Гэвч түүнд өшөөрхсөн язгууртнууд нийлж түүний аминд хүрчээ. Үүнийг ирээдүйн харамссан хатан өнгөрсний баатар дуудаагүй байсан үеийн өөртөө дамжуулж хэлсэн байна. Ингээд хэдийн бүхнийг мэдэж байсан хаан хатан хоёр Касуяг ирмэгц түүнд итгэж байсан учраас шууд хаан болгож араас нь нууцаар хамгаалж иржээ. Хатан өдийг хүртэл маш олон удаа ухаантай баатар гэсэн хүмүүстэй гэрлэж байсан ч аль ч тохиолдолд Эльфридийн улс мөхсөн гэд. Харин одоогийн нөхрөө сонгол улс мөхөхгүй байх ганц хувилбар байсан гэдэг. Гэсэн ч дуудсан баатраа хамгаалж чадалгүй улс нь дахин мөхөх үед цаг хугацааг ухраан бүгдийг өөрчилжээ. Кармайн гүн хөрөнгө завшсан язгууртнуудыг нэг дор цуглуулan тэдний хамтаар баригдсан нь ч Касуягийн төлөө хийсэн зүйл байв. Хаан хатан хоёрын хүч хүрэхгүй байх гэж бодон Кармайн гүнд бүгдийг хэлж өгсөн байна. Өмнөх ерөнхий сайд байсан үед ч Лишиа тэр хоёр бие биедээ дурлжээ. Тиймээс энэ удаад энэ ертөнцид ирэхэд нь тэр хоёрыг шууд сүй тавихаар зарласан нь тийм учиртай байж. Хаан хатан хоёр ордноо орхин энгийн амьдралаар амьдрахаар шийджээ. Цас будран хаялна. Шинэ он гарах төгчээ. Касуя Лишиаг тэрвэрэн би чамд хайртай. Надтай гэрлээч гэж албаасаар хэлв. Тэр яг он гарах мөчөд галын наадам болохтой зэрэгцэн сэтгэлээ илчилсэн юм. Ойр дотны хүмүүсээ цуглуулад бүгдэд нь шинэ оны мэнд хүргээд аним маань дуслаа. Дөрвөн бичлэгийн турш хамтдаа байсан хөрхнүүддээ үнэхээр их баярлалаа. Дараагийн бичлэгээр ямар аним үзэх хүсэлтэй байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. За ээж агаарай дахиад дуулах мэдээтэй шүү guys. Сувагтаа идэвхтэй байдаг хөөрхөн үзэгчдэд зориулаад giveaway зарлаж байна. Идэвхтэй үзэгчдийнхээ дундаас 3 азтан тодруулж аним бэлгийн багц бэлгэлэхээр шийдлээ. Та нарын маань хийх ёстой даалгаврууд бол сувагтаа subscribe дарсан байх. Subscribe дарснаа энэ бичлэгийн доор комент хэсэгт скриншот хийж үлдээж нэг найзаа таг хийх. Харин сүүлд нь бичлэгтээ лайк дарж өөр ямар нэгэн платформ руу шеэр хийгээрэй. Бас story гэх мэт өөр үйлдэл сайн дураар нэмж хийсэн бол бэлгэн дээр нь нэмээд бонус бэлэг нэмж өгнө. Шалгарсан 3 аздандаа админ нь Demon Slayer-ийн аним фигурыг багтаасан 100,000 төгрөгийн бэлгийн багцуудыг бэлдсэн байгаа. Аздангуудаа яг 7 хоногийн дараа буюу 4-р сарын 16-ны орой тодруулж богино бичлэг оруулъя. Өөр ямар байдлаар хийж болох вэ? Та хэд маань бас санаагаа хэлээрэй. Сувгаа дэмжиж урмын үг өгдөг үнэнч үзэгчдэд маш их баярлалаа.